За ингээд эхнийхээ одоо мөс хаглах хичээлээ цөмөрөө эхэлжээ. За та бүхний энд цааснууд байгаа, фломастер, зурах бүх юмнууд байгаа. Эхний хичээл бол зураг зурцгаая гэдэг хичээл. Эхлээд өөрийнхөө нэрийг зурна. Нэрээ зурна. Хоёрдугаарт нь хийдэг ажлаа зурна. Гуравдугаарт нь хоббигоо зурна. Хоббигоо зурна, тийм ээ. За тэгээд энэ зурган дотор хамгийн гол нь нэг ширхэгч үг орохгүй, үсэг орохгүй. Бүх зүйлийг зургаар илэрхийлэх нэ гэж. Ойлгомжтой юу? За хэдүүлээ одоо нөгөө манлайллынхаа хичээл рүү орох гээд байгаа. За та нар гайхаж байгаа бах. Манлайллын хичээлээ одоо ихвчлэн өөрсдөө очиж заачнаа гэдэг юм. Тэгсэн мөртлөө бидэрт одоо энийг ингээд ярих гадах ямар учиртай юм болоо гэж тийм ээ. За. Тэгэхээр зэрэг яагаад та манлайллын хичээлийг орох гээд байна вэ гэхлээр зэрэг та нар маань өөрсдөө энэ манлайлагч эмэгтэйчүүдийг сонгуул бэлтгэх үйл явцыг удирдах чиглүүлэх хүмүүс тийм ээ. Тийм учраас манлайлагч гэж юм бэ? Одоо түрүүний нөгөө өглөө анх нөгөө хичээлээ эхэлжсэн санаж байгаа бах тийм ээ. Манлайллыг бол зааж сургадаггүй маа гэж. Манлайллыг яах нь вэ? Зааж сургадаггүй. Манлайлал гэдэг бол тэр хүнээс өөрөөс нь гарч идэг, өөрийнх нь мэдрэмж, өөрийнх нь итгэл үнэмшил, ерөөсөө өөрөөр нь бий болж идэг ийм үйл явц. Тийм учраас та нар нөгөө манлайлагч эмэгтэйчүүдтэй ажиллаад байдаг бусгай хичээл заахгүй байж болно. Тэдэртэй ажиллаад нөгөө фэйсбુક дээр зураг тавьсан уу? Одоо таныг тэнд тийм ярилцлаганд оруулъя гэдэг. Ингээд тэр хүмүүсийг чиглүүлээд байгаа мөртлөө өөрт нь ямар нэгэн байдлаар яах нь энэ манлайлагчийн ур чадвар харагдахгүй байвал бас яах нь бид нэр зоригтой өөрчлөхгүй байх нь шүү дээ. Тийм учраас бид нар та нарыг давхар энэ манлайллын сургалтанд суулгаж хэдийгээр хамаагүй бид нар өөрсдөө очиж хичээл заах ч байсан гэсэн та нарт заавалчгүй энэ агуулгаа өгж та бүхнийг сургаж байгаа шүү. Тий. Энийг бас та нар зөв ойлгоорой. Нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол манлайлал гэдэг энэ одоо ойлголтыг бид нэр сүүлийн үед бол хаасаагүй ярьдаг болсон тийм ээ. Хаасаагүй ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл манлайлал гэж ямар үйл явц вэ гэхэлэр зэрэг хаана харилцаа байна тэнд байж л байдаг үйл явц. Хаана харилцаа байна тэнд байж л байдаг үйл явц. Сүргийн манлай гэдэг ойлголтыг бүгдээрээ одоо мэдчихэж байгаа тийм ээ. Ямар ойлголт вэ? Сүргийн манлай гэдэг. Сүргийн манлай гэдэгэнгүүт хамгийн түрүүнд юу бодогдож байна? За хуц ухна өшөө. Хурдан. Хурдан азраг өшөө. Өөр. Эцэг мал бодогдоод байна өшөө. Мал, сүрэг, амтан тэ өөрөөр хэлбэл урагшилж байгаа болгон, хөдөлж байгаа болгон, харилцаа үүсэж байгаа болгон дээр яах нь манлайлал байх нь биш үү? Манлайлал байх нь тийм ээ. Тэгэхээр энэ манлайлал гэдгийг ерөөсөө цаад утга учирыг тэгжил бид нэр ойлгоно. Манлайллын тогтсон нэг арга барил гэж байдгүй. Та нарын чиглэх ёстой 3 дахь өгүүлбэр. Өглөө 2 юм чиглэсэн тэ. Нэг нь юу вэ? За манлайлал гэдэг бол шатаар өгсөх үйл явц ш. Ширэнгэн ойд. За маа хоёр дахь нь зорилго бол том байх ёстой гэж тийм ээ. Зорилго том байж ш төнд хүн хүрдэг те. 3 дахь өгүүлбэр сая юу хэлчихв? Манлайллын буюу удирдлагын цорын ганц шилдэг арга гэж байдгүй. Өөрөлдвөл нэг жор гэж байдгүй. Манлайллын ганцхан жор ганцхан одоо арга барил гэж байдгүй. За энэ бол их олон зүйлээс шалтгаалдаг ийм үйл явц байдаг. Энтэй холбоотойгоор манлайллын тухай маш олон тодорхойлолт байдаг юм байна л да. Тэгээд энэ дэлгэцэн дээр гарцсан байгаа те 130 тодорхойлолт байдгаа гэж. Энэ 130 гэдэг тоо бол одоо бас нэлээд хэдэн жилийн өмнөх тоо. Одоо 3-4 жилийн өмнө би одоо бэлтжижсэн энэ тоо байгаа шүү. Тэгэхээр энээс хойш энэ нэмэгдээл яваад байгаа гэсэн үг. Нэмэгдээл яваад байгаа гэсэн үг. Манлайлал гэдэг юу вэ гэдэг тодорхойлолт те. Тэгэхээр бид нар энийг тоолж баршгүй. За одоо хэдүүлээ дахиад нэг тоо бодъё.
Юун дотор чинь цааснууд байгаа тий. Бүгдээрээ нэг цаас аваад нэг үзэг аваадах та. За нэг цаас аваад нэг өнгийн нөгөө фломастеруудаас авчих. За хурдан 1 2 3 4 5 6 10 тоолно шүү. 7 8 аль нь ч болно бичих цаас гэж 9 10. За нааш анхаараарай. Одоо бүгдээрээ би танарт нэг үг хэлэн тэгэнгүүт та нар шууд бодогдсон санаагаар наад цаасан дээр бичнэ. Өөрсдөө бодож байгаагаар. За мандалал гэж юу вэ? Том цаасан дээр бичээд энэ дээрээ бичээд томоор бичээд энэ цаасан дээрээ том бичгийн цаасан дээрээ. Тэгээд яг нь бусдад харагдахаар бичнэ шүү дээ. Ерөөсө бодсноор шууд бичээд бичсэн хүмүүс өргөлөө. Нэг л үг чинь мандал. За манай хэн бичсэн бэ? Наач харуул. Нэг л үг бичнэ. Тэр сүргийн мандал байна уу, хуц байна уу, ухан байна юу ч хийж болно. Аха. За бичсэн байна. Түүчээ тогруу гинэ. За сууж иж суугаад ингээ өргөч. За өдөрдөн дагуулах өшөө. Өдөрдөгч. За харуулнаа. Тэргүүлэгч. За бүгдээр би зүйтэй тэргүүлэгч, тэнд өдөрдөгч, ахлагч, өрхийн тэргүүн өшөө. За эдний багийнхан. За би ч одоо нүдний чилээ зүхгүй бололцсон харахгүй тийм. За үлгэрлэн дуурайлагч, яасан гинэ бусдыг дагуулагч, үлгэрлэгч, манлайлал зүтгүүр хүч тэргүүлэгч. За өшөө. Эхэнд нь явагч гэж байна тийм ээ. За ингээд бүгдээрээ өргөч. Бүгдээрээ өргөлөө. За би биенийхээгээ хараарай. Ингээд яаж гинэ бид нар энэчнээс ингээ харах юм бол нилээд хідэн тодорхойлолтоор яаж гинэ мандаллын тодорхойлтыг нэмчлээ гэсэн үг. За манай охтод ямар үг өргөсөн бэ хэлж. Number 1. За зүтээ өшөө тэн цэнгэлмаа юу өргөсөн? Нөлөөлөгч. За зүтээ ингээд яг нөө number 1 тэргүүлэгч, нөлөөлөгч, ахлагч, өдөрдөгч өшөө юу байсан бэ? Үлгэрлэгч гэд ингээд бид нар дор хаяад хідэн тодорхойлолтоор нэмчв. Дор хаяад 8 9 тодорхойлолтыг бол нэмчлээ гэсэн үг тий. Өөрөөр хэлбэл за бүгдээр нь баярлалаа. Өөрөөр хэлбэл яг нь мандалал гэдэг бол хин юу гэж ойлгож байна уу? Тэрийгээ яаж хэрэгжүүлэх гэж байна уу? Ямар хүсэл эрмэлзэл байна уу гэдгээр тодорхойлогдчихэдэг зүйл. Тийм ээ? Тэгэхээр энэ бол тоо томшгүй олон тодорхойлолт байдаг бах нэ гэж. За энэ олон тодорхойлолтоос цөөхөн хэдэн тодорхойлолтын слайдн дээр авсан байгаа. Та нарын нөгөө слайдн дотор ч юм байгаа. Манлайлагч ба түүнийг дагагчдын харилцан үйлдэлийг судалсны үндсэн дээр тайлбарлагдах үйл явц юм а гэж. Яаж тайлбарлагдах нь? Мандал юу гэхээр мандал гэж юу юм бэ гэдэг бол зүгээр нэг тогтсон жор байхгүй. Тэр мандалж байгаа хүн байна уу, юу байна уу? Тэр хүнийг дагж байгаа хүмүүс хоёрын хоорондын харилцаанаас л тодорхойлогддог зүйл тий. Харилцаанаас л тодорхойлогддог зүйл. За энэ бас нэг сонирхолтой одоо тодорхойлолт байгаа. Мандал гэдэг бол хүмүүсийн харилцан үйлдэлээс хамгийн их судлагдсан мөртлөө хамгийн бага ойлгогдсон зүйл гэж. Тэгэхээр хүмүүс мандал гэж юу юм, өдөртөгч гэж юу юм гэхээр хүн болгон бараг ярьдсан байна л да. Хүн болгон яриад, хүн болгон судлаад, хүн болгон хичээл заагаад одоо ингээл хаа сайгүй мандалын их сургалтууд ингээл явагдаал байна. Тэгсэн мөртлөө хамгийн бага ойлгогдсон зүйл гэж. Хамгийн бага болгогдсон зүйл. За энд нэг юм зураг байгаа тийм ээ. Энд нэг юм зураг байгаа. Ямар зураг байна вэ? Дээдлийнх нь боссын зураг, доотлийнх нь манлайлагчийн зураг. За ялгаа нь юу вэ? Манлайлагч бол яаж гинэ? Дагуулад нөгөө тэр зүтгүүрийн урд нь гараад өөрөө зүтгээд урагшаа гэж юм тий. А нөгөө босс бол яаж гинэ? Нуруунд дээр нь суучаад хөөе чи хурдан яв, сайн яв, чи ямар удаан юм ингээд зааварлаа сууж байгаа. Тэгэхээр манлайллын бас нэг гол онцлог бол энэ. Манлайлагч гэдэг бол яг нь одоо нөгөө хэвтэй манлайлал гэдэг чинь утга нь юм аахгүй. Өөрөө дунд нь орж хамтдаа зүтгэхийг хэлж байгаа. Өөрөө дунд нь орж хамтдаа зүтгэхийг хэлнэ тий. А босс бол яг нь дээрээс нь захиран тушаах аргаар явдаг. За тэгтээ та нар бол яг энэ манлайлал гэдэг ингээд сонгодог утгаар нь бүр ингээд шинжлэх ухааны төвшөнд судлаа гэдэг ингээд үзэх юм бол менежментийн номнууд дээр, менежментийн сургачгууд дээр өөрөөр авч үздэг. Менежментийн шинжлэх ухааны төвшөнд аваад үзэх юм бол хамгийн одоо нөгөө хэд хэдэн манлайллын онол хөгжиж ирсэн хэд хэдэн үе шатууд байдаг байхгүй. Тэрний хамгийн ихний үе шат нь манлайллыг юу гэж ойлгож ирсэн бэ гэвэл зүгээр л ажил хийх арга гэж ойлгож ирсэн байхгүй. Ямар ч хамаагүй аргаар ажил хийх арга. Өөрөлд байгууллагын одоо тавьсан зорилгод хүрэхийн тулд тэр хүмүүсийг урагшлуулж байгаа арга гэж ингэж үздэг байсан. Энэ утгаар нь аваад үзвэл дээдлэх манлайлал байж чадах нь.
Ямар ч хамаагүй аргаар л ажиллаад хийх гэдэг байгаа байхгүй юу? Чи надад нэг цагийн дотор 12 ширхэг сандлын хөл хийж өгнө гэсэн бол яг нь тэрэндээ яаж хүрэх гэдэг талаар ямар нэгэн аргаар л нөлөөлөх ур чадвар тий. Тэгвэл энэ ихний дээдлийнх нь мандал мөн байх нь. Мөн байх нь шүү дээ. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс энэ талаас нь тайлбарлана. Тэгэхээр та нар энийг ингэж л ойлгоорой. Би зүгээр товчхоо нөгөө нэг менежментийн шинжилгээ ухааных нь үүднээс л ингээ хэлээд өглөө шүү дээ. Өөрөөр хэлбэл мандалил гэдгийг юу гэж тодорхойлдог вэ гэхээр менежментийн шинжилгээ ухаанд бол зорилгодоо хүрэхэд бусдыг дагуулж байгаа, нөлөөлж байгаа, ямар нэгэн аргаар л зорилгодоо хүргэж авч байгаа тэр үйл явцыг хэлээд байгаа. Инхээр зэрэг болвол тэнд хид хідэн нөгөө мандаллын аргуудыг яриад байгаа байхгүй юу? Тэрэн дотор захиргааталтай аргач орно гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ яг менежментийн шинжилгээ ухааныхаа үүднээс нь аваад үзэх юм бол тий. Тэгээд энэ дотроос сонирхолтой тоо мэдээллүүд явдаг. Юу вэ гэвэл хамгийн сайн арга ерөөсөө эцсийн бүлэгт хин нөгөө олон сандлын хүл хийх вэ гэдэг дээр ингээд янз бүрийн арга хэрэглээд үтсэн чи ерөөсөө захиргааталтай арга байсан байна. Захиргааталтай арга. Хамгийн хурдан аргаар хүн хизээ хийдэг вэ гэвэл ташуурд уулж ажил хийдэг арга гэдэг те. Тэгээд ийм бас янз бүрийн судалгааны бол юу байдаг. Одоо энэ өөрчлөгдөж байгаа. Саяны энэ концепц бол 1960-аад онд гарч ирсэн арга. Өшөөнтэй холбоотой ямар мандаллын ямар нөгөө онлын хандлагууд байдаг вэ гэхээр зөвхөн бие хүний шин чанар дээр суурилсан онлын хандлагууд байдаг. Жишээлбэл яг нөө тэр нь өндөр сайхан биетэй, хөнгөнсөн сайхан дуутай, өшөө одоо ямар эдэнтэй ийм хүмүүс мандаллагч байдгаа гэж боддог. Тэнгүүдээ Чингис хааныг зур гэхээр тийм хэлбэртэй хүн зурдаг тий. Мантгаас хатныг зур гэхээр тийм хэлбэртэй хатан зурдаг. Ийм хандлага бас байсан. За одоо бол байдал яаж өөрчлөгдсөн бэ гэхээр зэрэг ерөөсөө дэлхийн нийтийн чиг хандлага байна шүү дээ. Бидний одоо дэлхийн нийтийн глобал соёл иргэншлийн хамгийн том үнэт зүйл юу вэ? Ерөөсөө хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл. 21-р зууны нийтлэг үнэт зүйл бол нөгөө юу ах вэ? Нөгөө бидний гол яриад байдаг. Арчлал, хүний эрх, харилцаа, хандлага гэдэг ийм юмнууд руу чиглэлчихсэн болохоор мандаллаа бид нэр юун дээр тулгуурлаж ярьдаг болсон бэ гэхээр харилцаан дээр тулгуурлаж ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл хүнийг яах вэ? Дашуурдаад байж болно, зодоод байж болно, тий? Аль эсвэл яах нь эдийн засгийн сонирхлын дагуу мөнгөний их өгөөд иж болно, тийм үү? Гисэн хэдий боловч таны энэ зүтгэлүүд чинь тийм ээ нөгөө ажлаа сайн хийх гээд мөнгөний ахих өгөөл, загнаал, зандраал одоо өшөө юу гэдэг янз бүрийн аргаар үзээд байгаа энэ хүн бол яаж гинэ? Аминдаа бол нөгөө зорилгодоо хүрэх гэж зүтгэл гаргаад байгаа. Гисэн хэдий боловч энэ зүтгэл чинь талаар болох тохиолдол бий шүү гэж менежментийн одоо эрдэмтэд хэлж байгаа. Ямар тохиолдолд талаар болдгоо гэвэл харилцаан дээр суурилсан хүчин зүйлээс шалтгаалаад энэ аргууд чинь бол талаар болж болно. Тийм учраас мандаллыг хэрэгжүүлэх одоо хамгийн гол үнцэг бол бид нэр харилцаа юм а гэж ингэж үзэж байгаа. За тэгээд мандаллыг бол юу гэнэ гэхээр бусдад нөлөөлөх чадвар хүн бүрт тийм ээ байгууллага бүлгийн өмнө тавигдсан зорилго зорилтыг хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл төрүүлэх урлаг юм а гэж. Зорилго гэдэг бол хаасаагүй байна тийм ээ. Хаасаагүй байна. Түрүү туяа багш нэг үг хэлсэн та нар анзаарсан уу? Зорилготой холбоотой. Томч байсан, жижигч байсан зорилго бол зорилго гэсэн тийм үү. Тэгэхээр биднэрт юм болгон зорилго байдаг, биднэрт юм болгон зорилт байдаг тийм ээ. Тэгэхээр харилцаа хаанаа тэнд дандаа зорилго байна. Өчтөр нэг юм сэтгүүл гаргаад тавьсан чинь та нар мөн хамгийн түрүүнд бид нар хоорондоо ярилцчихсан бохоо. За энэ дотор байгаа тавьсан номнууд дотроос хамгийн түрүүнд энэ сэтгүүл дуусан даа гэсэн чинь хамгийн түрүүнд энэ сэтгүүл дууссан байсан. Тэгээ бид нар өнөөдөр шинэ дугаар гаргаад тавьсан тийм ээ. Тэгэхээр зэрэг та нар ирээ ярьж байна. Үгүй энэ чинь ингээд хавтас болгон дээр нэг юм секс гэсэн юм ингээд тавьчаа авцсан баг. Ямар сони юм бэ энэ ч одоо гэд ингээд тий. Тэр би энэ талаар хэлэх гээд байна л та. Энд мандал байх уу? Хэрлэн чи жоохон гарч явах юм уу уучлаарай гэл. Бодлоо зүгээр тий. Байх нь уу байхгүй нь уу? За яагаад байгаа? Энд харилцаа байна. Эргээ хараад айгүй сонирхолтой байсан. Хотлоо байж иж болно гэл тий. Тий, ер нь гэхдээ эрэгтэйчүүдийн хамгийн сонирхолтой сэдв энэ шүү дээ хөрхий. Одоо ялангуяа тийм ээ. Та нар бол ингээд чиглүүлэгч багш нар олон ганцхан эмэгтэйчүүдтэй ажиллахгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ модератор хүн, багш хүн, илтгэгч хүний илтгэлээ амжилттай явуулах хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Тэрний дотор нэг нь юу вэ гэвэл жишээ байдаг байхгүй. Тэд нар жишээ ямар үед амжилттай байдаг вэ гэвэл хамгийн нэгдүгürt ерөөсөө сэдв. Сэдвийн хувьд ямар сэдв хамгийн амжилттай хамгийн хүмүүсийн сонирхлыг татдаг вэ? Саяны бидний сэдв. Хоёр дахь нь юу байдаг вэ гэвэл хүмүүсийн амьдралд хамгийн ойрхон жишээ.
тийм ээ. Тэгээд та нарт тохиолдсон явдлууд аль эсвэл багшийн өөрийнх нь кейс аягүй чухал сонирхолтой байдаг гэж байна. Тэгээ энэ нь хэдийдвэ гэхээр зэрэг танхимд эсрэг хүсийн хүмүүс давмгаалсан тохиолдолд. Одоо жишээл би дандаа эрэгтэйчүүдэд лекц уншижээ л яах нь. Өөртөө холбоотой ингээд кейс ярих юм бол тэднэрт аягүй сонирхолтой байх чинь тий. Өөрөлд 3 хамгийн сонирхолтой жишээ байдаг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ саяны авж байгаа жишээ бол хүн болгонд их сонирхолтой байдаг. Энийг бас та нар ч гэсэн яах нь амьдрал дээр хэрэгжүүлж болно. За тэгээ буцаад нөгөө асуудалд ор. Энэ мандал байгаа байлаа. За яагаад байгаа гэж хэллээ? Харилцаа байгаа гэсэн үг шүү. Би энд нэг тодорхойлт гаргасан байна. Хүсэл тэмүүлэл төрүүлэх урлаг гэж үзэх юм бол яг нь секси харилцаа, хайр, дурлал, өшөө явахны тэр болгон дээр бидэнд мандал байх нь ш. Өөрөөр хэлбэл мандал бол хаа сайгүй байна. Бид нар мандалагч эмэгтэйчүүдийг бэлднэ гэж яриад байгаа маань уг нь яг нь буруу яриад байгаа байх нь ш. Буруу яриад байгаа байх нь ш. Өөрөөр хэлбэл бид нар бүгдээрээ мандалагч. Түрүү энэ хин манай бадам хаанд ганцаараа би гэж өргөжлээ. Би лекц хичээл энэ талын ингээд нөгөө сургалтууд явуулахаар хүмүүст хэлдэг. Мандал гэдэгэнгүүд та нар ингээд бичгэд анги дотор би гэж бичдэг хүмүүс бараг байдаг байхгүй цөөхөн л үт. Тэгээ би хэлдэг. Та нар яагаад би гэж бичихгүй байгаа юм те? Би бол би гэж бичнэ. Хин төрүүлж багийнхаа ажлыг ярих вэ гэхэлэр би гин тийм ээ? Энэ бол мандайлал тийм ээ? Тэгээд 3 баг ярьлаа шүү дээ. 3 баг ярингууд за хиний баг илүү сайн ярьсан бэ гэхэлэр ингээд зарим хүмүүс за тэднийх юммаараа сайн байлаа, эднийх юммаараа сайн байлаа гэдэг. Яг цаана нь байгаад идэг нөгөө дотроос нь хатгаад байгаа зүйл нь өөрийнхөө л сайн гэж хэлүүлэх гээд идэг. Тэгсэн мэтлээ тэрийг манах сайн байсан гэж хэлдэг. За хиний хамгийн сайн байсан бэ гэхэлэнгүүд би миний хамгийн сайн байсан гэж хэлэх юм зориг, эр зориг гэдэг нь манлайлт айгуу чухал тийм ээ? Маш чухал. Тэгэхээр түрүү нөгөө бадам хаандын одоо өргөсөн би гэдэг юу бол яг нь манлайлагч хүнийг гаргаж явах хэвээр хэлж явах хэвээр бас яг нь өнцөг үг байдаг. Нөгөө талаар би гэдэг үгийг хэлэхдээ яг уу маш их хязгаартай хэлнэ. Ялангуяа багаар ажиллаж байгаа нөхцөлд мартах хэвээр үг бол би. Багаар ажиллаж байгаа нөхцөл. Байнгын хэлэх хэвээр үг бол юу ах вэ? Бит байх хэвээр шүү дээ тийм ээ? Бит байх хэвээр. За ингээд мандалын тодорхойлтыг ингээд одоо яриад ах юм бол маш урт болно. За тэгээд түрүү ярьсан те өнөөдөр яаж өөрчлөгдөж байгаа вэ гэхэлэр зэрэг орчин үед ерөөсөө энэ харилцаа холбоо тогтоох, оролцоог хангах, харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх, нөхцөл байдал дасан зохицох гэх мэтчлэн ийм хүмүүнлэг нөгөө оролцоонд хангасан ийм харилцааг бол хүмүүс чухалчлах болсон. Тийм учраас бид нар энэнд чиглэсэн мандалыг илүү чухал гэж үздэг болсон. Уг нь бол яасан бах нь менежментийн шинжилгээ ухаан чинь 40-од оноос эхлээд хүчиж эхэлсэн шүү дээ. Удирдлагын ухаанаас салаад. Тэгээ тэр үедээ яасан бэхлээр хит хит ийм урсгалууд гарч ирээд жишээлбэл тэр хувь хүний шин чанарт суурилсан онол гарч ирэхээр зэрэг жишээлбэл тэр тийм өндөр биетэй ийм одоо дуу хоолойтой, тийм нүүр царайтай, тийм үстэй ч гэдэг юм уу те, тийм насны гээд ингээ явчдаг. Тэр нөгөө удирдлагын арга барилаар нь бас яадаг ийм одоо нэлээд хит хитэн хандлагууд байсан. Ерөөсөө сүүлийн үеийн хандлага бол энэ харилцаа хандлага. Энэ нь ямар концепц вэ гэхээр зан үйлд суурилсан хандлага. Та нар менежментийн ном сөхөөл уншингууд зан үйлийн хандлага гэж байж байгаа. Тэгээд энэ одоо үндсэлсэн эрдэмтний хвчлэн Английн эрдэмтэд байдаг тийм ээ. За тэгээд өнөөдөр мандайлал бол ийм юмд чиглэж байна гэж. За гэхдээ бид нар нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. За өнөөдөр мандайлал гэдэг бол өөрчлөгдөж байгаа, хүмүүсийн харилцаа өөрчлөгдөж байгаа. Бид нар яах нь хин сайхан харилцаатай, хин дандаа инээж явдаг тэр хүмүүс л мандайлалыг хэрэгжүүлнэ гэдэг ингээд яг бид нар ярина тийм үү? Ярина хэлэх ёстой. Бид нар яг бол тэр зүйл рүү тэмүүлж байгаа, хүсэж байгаа, тэр зам руу явж байгаа. Туяа агш хэлээд байгаагаар хөнгөлийн үзүрт байгаа гэрэл тэр байхгүй юу? Гисэн хэдий боловч мартаж босшгүй хэдэн зүйлүүд байдаг. Тэр бол хувь хүмүүсийн онцлог, хувь хүмүүсийн онцлог те. Тэгээд бидний дандаа цаана байсаар байгаа тогтсон хандлага. Тогтсон хандлага. Тэгээ энэ юу вэ гэхэлэр зэрэг хүн гэдэг амьтан ерөөсө дандаа хин нэгэн хүн биднийг ингэж уриалаасаа гэж бодчих юм байна л та. Хин нэгэн хүн биднийг уриалаасаа гэж. Монгол эмэгтэйчүүд бол бүр их байгаа. Монгол эмэгтэй менталитеттэй холбоотой. Юутай холбоотой вэ? Юу ээж л вэ? Ичимхий бүрүү зан. Нөгөө Монгол бүсгүйн цэвэр ичимхий зан гэд тэ. Хин нэгэн хүнд очиод төрүүлээд нэг залууд очиод
Одоо нөгөө дээр үед бол ингээд захиа махиа ингээд өгдөг байсан тий. Одоо үед бол бас арай өөрөөр л харилцаа явагдаад байгаа. Тэгэхээр тэрийг ихэлдэггүй Монгол эмэгтэйчүүд тий. Тэгээ тэр нь ингээд нөгөө нэг бүр өөрсдийнх нь нөгөө соёл уламжлалаар дамжаад энэ нь нийгмийн тогтсон хандлага болоод тогтчихсон. Өөрөөр хэлбэл яах нь хин нэгэн хүн бид нарыг уриалаасаа харилцааг эхлээсэ яриа эхлээсэ гэж ингэж боддог хандлага бол ялангуяа эмэгтэйчүүд бол бас их давуу байдаг. Тэгээд энэ бол яг л үгээр ерөөсөө ганц эмэгтэйчүүд ч биш бус бүх тохиолдолд өрн хүн гэдэг амьтан хүчтэйгээ дагдаг. Амьтан ч гэсэн яаж нь хүчтэйгээ дагаад байгаа ч тийм. Тэгэхээр зэрэг та нар юмд одоо ингээд энэ манлайлалын хичээлийн цаана юм дандаа их олон өнцгөөс хандах гэсэн. Өнөөдөр манлайлал бол энэ утгаараа чухал байна тийм ээ. Энэ утгаараа чухал байна. Гэсэн хэдий боловч энэ амар зөрүүчтэй. Энэ яаж манлайлагч байж чадах юм бэ гэж ярьж болох нь уу? Бас болохгүй аах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэнд бол олон өнцгөөс хандах хэрэгтэй. Энэ хүн харилцаа гэдэг юмыг айгүй чухалчилсан их хүмүүнлэг тийм ээ байнга одоо инээж авдаг гоё ярьдаг их гоё үнэлэмжтэй үнэт зүйл нь их өөр гэдэг ингээ айгүй гоё юм ярьдаг ч гэсэн тэр хүн яах нь вэ? Бас хатуу байж болно шүү дээ. Одоо бид нэг ийм юм яриад байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүдийг жоохон зарчим шаардлага тавьгаар энэ төмөр хатагтай гэж нэрлэдэг гэл ингээ яриад байна шүү дээ тий. Пускай яриг тэрийг бол одоо ингээд ах юм а яах вэ гэдэг үүднээс төмөр хатагтай гэж хэлүүлэхгүй төлөө тэнд бол одоо юу гэдгийг их сайхан ааштай байх болох гэж харагдах шаардлага байхгүй. Энэ хоёрыг зохицуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүчтэй эмэгтэй хүчтэй удирдагч гэдэг бол тэрүүгээрээ л гол нь илүү дагуулна. Тэр хүчтэй чанараа юугаараа гаргаж ирэх вэ гэдэг бол та бүхний өөрсдөө чинь янз бүрийн байдлаар шалтгаална. Магадгүй би бол их гоё дуулдаг байж болно, тийм ээ. Их гоё лекц уншдаг байж болно, их эсвэл их гоё бичдэг байж болно, тийм ээ. Тэр миний хүчтэй талууд. Тэгвэл яах нь нөгөө харилцаагаараа дагуулах, хүнтэй ойлголцох, буулт хийх, зөрчлийг шийдвэрлэх энэ бүх зүйлүүд бол яах нь дандаа тэрийг чинь нөхцөлдүүлж байгаа зүйлүүд нь. Өөрөөр хэлбэл намайг хүчтэй байхад надад нөлөөлж байгаа тэрийг нөхцөлдүүлж байгаа аргууд нь тэднэр байгаа юм. За саяныхаас юу ойлгосон бэ? Орчин үеийн манлайлалын арга юм болчихжээ, тийм ээ? Чухалчилж байна хүмүүстэй. За тэгээд цааш нь өөрөөр хэлбэл одоо нөгөө манлайлагч гэж ийм л хүн байдгийн гэдэг стандарт юмд битгий шахаарай. Тий. Одоо ингээх ярихаар зэрэг харилцаа холбоо тогтоох, оролцоог хангах, сайхан харилцаад байгаа эднэр окей энэ одоо чухалчлагдж байгаа зүйлүүд эднэр байх ёстой. Гисэн хэдий боловч яах нь вэ? Тэрний цаана хамгийн эцстэй хүн хүчтэй хүнийг л дагдаг байхгүй юу? Тэр хүчтэй байлгах та нарын зэвсэг юу вэ гэдгийг л бид нэр тэрийг л бэлтэнэ. Ерөөсөө хүн хүчтэй хүнийг л дагдаг. Одоо Нельсон Манделагийн улс төрийн манлайлалын 8 парадигм гэж байдаг. Та нар сонссон байх тий. Тэр Нельсон Манделагийн улс төрийн парадигм улс төрийн манлайлалын 8 парадигм дотор нэг юм байна. Инээмсэглэл гэж. Тэр юг харуулж байгааг гэвэл ялсан баатар хүн л инээж явт юм байна л да. Тэгээд сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс бол инээж явах хэрэгтэй. Тэгвэл хүн хараад ингээд ялцсан сайхан инээж яваа байдлаар төсөөлдөг. Тэрнээс ураагаад л ингээд яарал сандраад нөгөө уулзалтанд орохгоо бичээка тэгж өмсөөл тэнд ч менежерээ загнаад ингээд явж байгаа хүнээс нөгөө ялцсан амар тайван байгаа энэ зүйл харагддаггүй тийм ээ. Тэгэхээр зэрэг Нельсон Манделагийн тэднэр дотор нэг юм байна л да. Инээмсэглэл яагаад гэвэл та нар харагдахтаа ялцсан юм шиг харагдана. Тэг яагаад ялцсан юм шиг харагдаж байгаа хүмүүс дуртай байдаг гэвэл ерөөсөө л хүмүүс хүчтэйгээл дагдаг. Хүчтэйгээл дагдаг. Тэр өөрийгөө хүчтэй болгох, бусдад хүлээн зөвшөөрүүлэх, тэрүүгээрээ манлайлалыг хэрэгжүүлэх нь юугаараа хүчтэй байх вэ гэдэг бол таны асуудал. Тийм ээ? Тий, хувь хүний асуудал. Тэгэхээр манлайлалыг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хүчин зүйлүүд байдаг. Нэгдүгээрт нь өөрөөс шалтгаалдаг хүчин зүйл. Хоёрдугаарт нь та хэнтэй харьцаж байна вэ? Харилцагчд чинь. Гуравдугаарт нь нөхцөл байдал. Нөхцөл байдал. Манлайлалыг хэрэгжүүлэх 3 гол үндсэн харгалзах хүчин зүйл нь байдаг. За нэгдгийг аваад үзье тийм ээ. За надаас шалтгаалж байгаа зүйл гингүүд жишээлбэл би яа одоо ингээд хүнд юм би өргөж чаддаггүй шүү дээ тийм ээ. Одоо би үсрээл нэг 8 илийг л өргөх бах та тийм ээ. Тэгсэн мөртлөө 20 ил туухааг өргөөд хинэн 20 метрийн цаана хурдан очих вэ гэдэг тэмцээнд би оролцох гээд би манлайлах гэдэг яагаад гэвэл би тэрийг олж чадахгүй шүү дээ тийм ээ. Гэтэл яг одоо юу гэдэг намайг нэг гэс судалгааны айдар дэмж бичээдэг ч гэдэг юм уу. Эсвэл хин нэг үнд зориулаад нэг гой сэтгэлийн үг бичээдэг ч гэдэг юм уу. Тэгвэл энэ яг нь миний чадах ажил.
Аль эсвэл энд нэг хүмүүстэй очиод ярилцлага хийгээд хийчээ гэвэл яг миний чадах ажил, тийм ээ. Эсвэл гой бүжиглээд хийчээ гэвэл энэ миний чадах ажил. Өөрөөр хэлбэл нөгөө манлайллын түмэн янзын аргууд дотроос хүн сонгож хэрэглэхдээ өөрийнхөө ур чадварыг харгалзаж үздэг багс. Би юу чаддгүй, юугаараа бусдыг манлайлах вэ, тийм ээ. Би хүмүүстэй ярихдаа миний дуу хоолойны өнгө ямар вүлээ? Тэгвэл бид арич одоо энэ танхимд би хэр зэрэг өндөр дуугаар ярих юм бэ гэдгээ яах нь өөрөө хүн тодорхойлдог багс. Тэгэхээр манлайлал гэдэг бол хамгийн нэгдүгээр өөрийгөө таньж мэдхээс эхэлнэ. Өөрийгөө таньж мэдхээс эхэлнэ. Би юугаараа манлайлж чадахгүй гэдгээ л маш сайн гаргаж ирэх ёстой. Хоёрдугаарт нь нөгөө харьцаж байгаа хүмүүсийн онцлогоос шалтгаална гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энд байгаа бүлэг нэг өөр газар байгаа бүлэг нэг өөр. Энд сууж байгаа хүүхнүүд дээр одоо хэдүүлээ ингээд янз бүрийн ингээд арга хэмжээний зохиогоод энд ингээд янз бүрийн activity хийгээл та нар дотор ингээд ажиглагдаад байгаа шүү дээ. Энэ мундаг мандаалагч хүүхэн байна гэл ингээд харагдаад байгаа тий. Тэгжсэн чинь гинт одоо ингээд гадаа ингээд нөгөө юу яагаал. Төгшүүрийн тохио нөгөө юу лээ гал командын тэрэг дуугараал энэ байшинд ингээд гал гарлаа заяа. Гал гараад хөдөлөө ингээд мэдээж яах болдгийг хамгийн маяал зарим нэг зүгмөөр шүүрэл зарим нэг уцаа шүүрэл бүгдээрээ хаалгаар яасан чи хаалга гарах боломжгүй хаагдсан. Тэр тохиолдолд хэн манлайлах вэ гэдэг нь өөр асуудал. Шал өөр асуудал. Тэ? Энд ингээд лекц уншаал одоо гоё юм яриад ингээд байгаа би манлайлах байгаа юм шиг харагдаад байгаа мөртлөө яг тэр тохиолдолд хэн манлайлах вэ би биш гэж болно шүү. Тийм ээ. Тэр тохиолдолд хэн манлайлах вэ? Манай урна би манлайлна гэж байна. За. Тэнд нэг хэрэгтэй хүн байж байгаа тий. Яг үнэн тий. Тэгэхээр зэрэг яах нь вэ? Өөрөөр хэлбэл манлайлал гэдэг бол бас нөхцөл байдлаар шалтгаална. Тий. За бүгдээрээ усан цэллээ, уралдлаа. Хэн манлайлагч вэ? Усан цайн зөрөгтэй тийм хүмүүс манлайлнаа тий. Гэх мэтлээ өөрөөр хэлбэл манлайллаад ямар орчин нөхцөл байна вэ гэдэг бол бас яах нь шалтгаалдаг байх нь ш. Шалтгаалдаг байна. За энэний цаана хэрвээ тийм юм бол тий би гэдэг амтэн чи өөрийгөө манлайлагч гэлээдэг. Өөр газар очингуудаа би тэгээ манлайлагч биш болчих юм уу гэдэг асуудал яах нь гарч ирнэ тийм ээ. Тэгвэл би усан цэлсэн ч манлайлагч, түүмэрт явсан ч манлайлагч тийм ээ. Хичээл заасан ч манлайлагч, чиглүүлэгч хийсэн ч манлайлагч жоохын тулд би яах ёстой вэ? За их чадамжтай байх ёстой, бүх талын чадамжтай байх ёстой. Тэгэхээр гэхдээ бүх талын чадамжтай байж чадахгүй. Би бол одоо хичнээн хичээгээд 20 жилийн туухай бариад би 20 м явж чадахгүй, тийм ээ? Тий, боломжгүй гэж бас байгаа, тийм үү? Тэгэхээр яах ёстой вэ бид нар? Яг үнэ нөгөө заавал үйл хөдлөлөөр биш те. Яаж нөгөө хүмүүсийг урагшлуулах вэ гэдэг л хамгийн чухал нэг байхгүй юу? Яаж хүмүүсийг урагшлуулах вэ гэдэг л тий. Өөрөөр хэлбэл яг нь тэр 20 жилийн туухайг өргөө цөмөрөө тэрний цаана ингэж очив шүү гэдгийг аягүй сайхан нүдэнд нь харагдтал ярьж өгдөг тий. Тэгээ манай Лёстер урд нь иржсэн хүмүүс 0 өрөнд нэг үг байсан юм да. Би тэрийг аваад тавьчихсан. Сократын хэлсэн үг. Санаж байгаа юм байна. За. Өшөө. Тэр Сократын үг биш л дээ. Тэгтээ тэрийг би тэрнтэй холбоотой бас нэг юм хэлэх гээд байна. Зөв хүний үйлдэл нүднээс дал зөв байдаг гэдэг үг 0 өрөнд байх ёсгүй. Энэ 0 өрөнд тавьдаг үг биш байхгүй юу? Та нар бүх газар ороод үзээрэй тэр нэг ресторан, бар, сайгүй ингээд баг айл өгч орлон тавих гээд байгаа байхгүй юу? Энэ уг нь тийм үг биш юм аа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо энэ дээр ингээд бид нөгөө эерэг хандлагын талаар ярихад гарч ирнэ л те. Хүний бодож байгаа, санаж байгаа зүйл дотроо ямар энэ тэрүүгээрээ л гарч идэг. Ямар зүйл бодож, ямар зүйл хүсэж мөрөөдөж, юуны төлөө явж гин үү те. Ямар өнцгөр, ямар өнгөөр та амьсгалж гин үү? Тэрнээс чинь дандаа таны үйл хөдлөл гарч идэг. Тэгэхээр тэр бол хүн харсан ч хараагүйсэн ч үйл хөдлөлөөр чинь дамжиж таны нөгөө өөрөө хинбэ, асуудалд яаж хандж гинэ гэдэг чинь гарч идэг. Тэр л үг юм байгаа. Уг нь бол тэрнээс бол хүн хараагүй байхад ингээл соёлтой биш байх тухай асуудал биш те. Энэ нэг тийм тайлбар байгаа шүү. За манай 0 өрөнд байсан үг ийм үг байсан. Хэрвээ та усан гоёмсог усан онгоц хийлэх гэж бодож байгаа бол тийм ээ. Цэргүүдэд нөгөө нэг алга хадаас мод тарааж өгөхөөсөө төрүүлээд асар их тийм хүлгүү сайхан далайд асар гоё том усан өнгөцөөр зугаалж яана гэдэг тэр сайхан бодлыг төрүүлээ гэдэг үг үү. Тэгэхээр манлайлал гэж юусэн энэ. Тэгэхээр нөгөө хэдүүлээ 20 кг-ын туухай өргөө тийшээ уралдах гэж байгаа шүү дээ. Би тэрийг үргэж чадахгүй. Тэнгүүтээ би яах нь вэ?
Тэрэл нөгөө хүмүүс бүгдээрээ нийлээд чадахгүй байгаагийнхаа өргөөд минийхийг өргөөд авч яваад 20 метрийн цаана гаргах тэр хүсэл тэмүүллийг л төрүүлэх нь миний одоо манлайлал баг. Тэр хүсэл тэмүүллийг төрүүлэх нь миний манлайлал баг нэш. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг нь манлайлагч гэдэг бол чигийг зааж үлгэр дуурайлаараа хошуучлагч байдаг. Дантегийн домгийг мэдхүү. Дантег нь хин Эдмон Данте биш. Нөгөө ширэнгэн ойгоос гарах гэж хахад зүрхээ суглаад гэрэлтүүлдэг чинь. Тэр бол манлайлал. Ширэнгэн ойн дундуур асар олон хүмүүсийг гэрэлтүүлж гаргах ямар боломж вэ нөө ерөөсө боломж байхгүй зүрхээ сугалж гэрэлтүүлээд гардаг. Тэр бол яаж нь чигийг зааж үлгэр дуурайлаараа хошуучилж байгаа. Энэ бол манлайлал. Хоёрдугаарх нь юу ах нь? Өөрийн уран сэтгэмжээрээ бусдыг дагуулагч. Нөгөө усан онгоц хийх гээд ахта ямар уран сэтгэмж бий болгож байгаа илээ. Тэр гоё далайд тийм ээ. Ингэж аялнаа гэдэг зүйлийг бий болгож чадчихж байгаа. Тэгэхээр одоо манлайлагч хүний ур чадварууд бол ийм байх хэвээр. За 3 дугаарт нь өөрийн дүр төрх үйл ажиллагаагаараа өөрийнхөө одоо ингээд яг өөрийнхөө байж байгаагаар тэр үнэт зүйлээ баталгаажуулж яадаг байх хэвээр. Энэ юу хэлээд байна гэвэл манлайллыг хэрэгжүүлж байгаа хүмүүс одоо миний үнэтэй гэж бодож байгаа надад одоо эрхэм гэж бодож байгаа тэр зүйлээ мөнхөд л эрхэм байлгадаг. Тэрийг эрхэмлдэг, хүндэлдэг, хайрладаг тийм л байна. Жишээлбэл одоо би лили цэцгийн дуртай байлаа гэхэд тийм ээ. Би энэ цэцгийн дуртайгаа үргэлжил хүмүүст хардуулж идэг, мэддүүлж идэг. Худлаагаас би лили цэцгийн дуртай хичээд тийм ээ. Яг хүнд цэцэг авч бэлэглэх болохоор яах нь вэ? Сарнай цэцэг аваад байвал энэ миний нөгөө манлайлалаа хэрэгжүүлж байгаа биш. Би хүний эрх яриад байдаг, би гендер яриад байдаг, эмэгтэйчүүдэд оролцоод чухал гэлээдэг. Гэртээ очингуудаа яах вэ? Чийл мэддэг шүү дээ гэж суугаад байвал яах нь вэ? Энэ миний нөгөө манлайлалаа хэрэгжүүлж байгаа юм биш. Тэгтэл яах нь вэ? Хэрвээ эмэгтэйчүүдийн эрх, гендер, нийгмийн оролцооны асуудал ярьж аваад би гэртээ ч гэсэн тэрийг л хэрэгжүүлдэг байх хэвээр. Хаанч тэрийг хэрэгжүүлдэг байх хэвээр. Тэр өнцгөөс дандаа асуудалд ханддаг байх хэвээр. Гэхдээ яаж гэдгээ яах вэ? Мэдээж өөрсдөө бид нэр шийдвэрлэх гэсэн. Зөвлөө аргаар авах юм уу? Ямар аргаар авах юм те? Өөрөөр хэлбэл бид нэр ярьж байгаа зүйл бол бидний хэлдэг зүйл бол тэр бидний амьдралын стил болсон багс. Юмыг дандаа зөв өнцгөөс нь харж, юмыг дандаа эерэг өнцгөөс нь харж гэж ярьдаг л бол өөрөө асуудалд эерэг өнцгөөс нь ханддаг л багс. За энийг хэлж байгаа манлайлагчийн ур чадвар. Дөрөв дэх манлайлагчид байх ёстой гол ур чадвар хүмүүсийг анхаарч хэрэгцээ сонирхлыг нь харгалзан ажиллана гэж. Би нэг жоохон байж байгаа надад ингээд хотод ирсэн чинь тэр над руу залах голов гэж бодоод байгаа гэж яриад байна шүү дээ. Чи би та нарын бас хэрэгцээг мэдрээд байгаа байхгүй яг л би өөрөө эмэгтэй хүн тий. Тийм учраас яах нь манлайлагч хүний ур чадвар бол нөгөө хүмүүсийнхээ хэрэгцээг маш сайн мэдэрдэг байх шүү. Нөгөө нэг бид нарыг ингэж ярьдаг шүү дээ. Хүсэн дээрээ буухгүй юм яриад байна гэж ярьдаг тийм ээ. Тэр бол юу хэлээд байна вэ гэхээр нөгөө харилцаж байгаа хүмүүсээ удирдах байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг л аягүй сайн мэдэрж байгааг хэлээд байгаа. Тий, мэдрэхгүй байна гэсэн. Хүрсэн дээр буухгүй байна гэдэг бол нөгөө хүмүүсийнхээ хэрэгцээг мэдрэхгүйгээр л ингээд ингэх хэвээр тийх хэвээр гэдэг ингээд гоё юм яриад байгаа юм шиг сонсогдоод байдаг. Тийм учраас манлайлагч хүний бас нэг ур чадвар бол хэрэгцээг нь анхаарч одоо харгалзаж ажиллах хэрэгтэй. Магадгүй би дандаа эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа бол яах нь тэр хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлах хэрэгтэй. Мэдээж та нар цэцгийн дуртай байгаа тийм ээ. Тэгээ бид нар бас манай багийнхан цэцэг авч та нар ширээгээ шимж байгаа тийм ээ. Гэх мэтчлэн. За, эрх мэдлийг ухаалгаар хэрэглэх чадвар. За, энэ бол өөрөө бүхэл бүтэн хичээл байдаг. Эрх мэдлийг ухаалгаар хэрэглэх чадвар гэдэг бол манлайлагч хүний хамгийн сайн хэрэгжүүлэх ёстой зүйл. За, энэ яагаад хэрэгжүүлэх чухал байдаг вэ гэхээр зэрэг бид нэр ерөөсөө ингэдэм юм байна л да. Монгол хүн, ялангуяа Монгол одоо нөгөө гүйцэтгэгч эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр зэрэг өөрөө тийг ингэж зааварчлаад шийдвэрээ гаргаад өөрөө дунд нь ороод гүйцэтгээл өөрөө ажиллаад төгсгөж идэг. Тэгэхээр зэрэг энд юу дутагдж байгааг бол эрх мэдлээ шилжүүлэх явдал дутагддаг гэж. За та нар наашаа гарахтаа одоо яасан бол да тий. За би намайг байхгүй гоор ингэ шүү тэгэн шүү гэдэг ингээд баахан юм зааварч хилчээл гараад унаан цуугаал аймгаасаа гарааг багт хөөе нөгөө тэрийгэ тэгсэн үү гэв. Гэрлүүгэж тэгж ярьж байгаа, ажил руугаач тэгж ярьж байгаа. Тэгсэн үү? Тэгж ярьсан хүмүүс байгаа бүгдээрээ тэгсэн. Одоо ч гэсэн нөгөө нэг хөөш нөгөө тэрний тэрийг тэгсэн үү ингэсэн үү гэдэг ингээ мөнхийн тий. Тэгтэл эрх мэдлийг ухаалгаар хэрэглэн гэдэг бол ерөөсөл зөв шилжүүлэх явдал байдаг. Хэрвээ би хэн нэгэн хүнд тийм ээ ажил даатгсан бол даатгсан шиг даатгаад хаях хэрэгтэй.
За өшөө энэ эрх мэдлийг ухаалгаар хэрэглэхдээ бас хэд хэдэн зүйлүүд орно. Нэгдүгээрт нь хязгаар тогтоож өгсөн. Хитэн төгрөг, хэдий хэрэг хугацаа, ямар нөөц боломжийн хүрээнд чи өөрөө бие дааж шийдвэр гаргаж үйл ажиллагаагаа явуулах вэ? Хідээс хитрхээр нь хинтээ зөвлөх вэ? Хідээс хитрхээр нь надаас асуух вэ гэдгийг яах нь айгүй сайн тодорхой олгож өгнө. За жишээлбэл би амралтаа авахаар явлаа тийм ээ. Тэгэнгүүт би өөрийнхөө орлогчор нэг хүн тавинаад тийм ээ. Тэгээ тэр хүндээ за би амралтаа авахаар явсан. Энэ хооронд чи ийм үйл ажиллагааны зохион байгуулна. Хүн одоо хүний нөөцтэй холбоотой асуудлыг олвол чи шийдэхгүй тийм ээ. Өөрөөр хэлбэл хүн ажилд авахгүй, ажлаас халахгүй. Чи яах нь 10 сая төгрөгөнд багтааж энэ үйл ажиллагааг явуулаарай. Эннээс илүү болох юм бол яах нь надаар зөвшөөрөл аваарай, төсвийг баталж өглөө тийм ээ. Ингээд яах нь өөрөлдөл эрх мэдлийг одоо зөв шилжүүлнэ гэдэг бол хязгаар тогтоож өгөх явдал. Хоёр дахь нь хүнээс сонгох асуудал. Хэнийг би сонгох уу? Хүнд би эрх мэдлээ өөрийгөө төлөөлүүлэх эрхээ шилжүүлэх вэ гэдэг асуудал. За энийг ингээд товчхон л яриад явчих тий. За гурав дахь нь олон түмэнд зарлах хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл за намайг байхгүй хаагуур намайг нараагч орлоо шүү гэж би хэлнэ. Тэгэж би та нарт хэлээгүй нараагч тэлчлээ те. За би нэг төр гарчаад ирээ та энэ хооронд энэ дараач ажиллаад байгаа шүү. Та энийг тавиа яриад байж байгаагаа гараа авчлаа те. Гараа авчингууд нараагч жоохон байж байгаа босч ирээд за манлайлагчийн ур чадвар гэдэг бол гэдэнгүү та нар энэ одоо яагаад байгаа юм гэж бодно ч те. Хин одоо ингэж зөвшөөрлөгөөд өөрөө ингэж яриад байна гэд ингэж бараг үнхээр гайхаад те. Ийм байдал болдог. Тийм учраас яах нь эрх мэдлийг ухаалгаар хэрэглэхийн тулд эрх мэдлийг зөв шилжүүлэхийн тулд би энэ хүнээр ийм юм хийлгэж байгаа. Энэ хүнд би ийм эрх мэдлийг олгосон. Энэ хүн энэ хүрээнд ажиллана гэдгийг яах нь бусдаа аягүй сайн хэлж ойлгуулж байгаа. Тэр нэр дэвшиж байгаа манлайлагч эмэгтэйчүүд яах нь энийг бас маш сайн хэрэгжүүлэх гэсэн. Миний менежер бол энэ хүн. Энэ хүн миний өмнөөс ийм шийдвэрүүд гаргана. Миний хэвлэл мэдээллийн ажилтай холбоотой асуудлыг энэ хүн харуулсан, энэ хүн ингэж ажиллана. Ерөөс бүх юм тодорхой. За эрх мэдэл ухаалгаар хэрэглэхтэй холбоотой ийм зүйлүүд байдаг юм аа. За тэгээ энэ дотроос ингээд энэ хичээлүүдийг ингээд зохицоор нь авах юм бол ялангуяа энэ эрх мэдэлтэй холбоотой бүхэл бүтэн том хичээл ярих болно тийм ээ. За манлайлагчийн харилцаанд голцоо одоо тулгуурласан ур чадварууд юу вэ гэвэл нэгдүгээрт нь энэ нэг янз бүрийн соёлд авахалчтай мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Нөгөө яс үндэс одоо шашин шүтлэг янз бүрийн соёлтой хүмүүс бидний донд байгаа шүү дээ. Тэр болгоноогоо бид нэр мэдрэмжтэй тэднэрт хандах хэрэгтэй. Хоёрдугаарт нь харилцааны өндөр ур чадвартай байх хэрэгтэй. Гуравдугаарт нь өөрчлөлтийг хэлбэршүүлэн зохицуулж байгаа хэрэгтэй. Манлайлагч хүний бас хамгийн чухал зүйл ерөөсөө тэр өөрчлөлт. Одоо нөгөө өөрчлөлтөд төвлөрсөн манлайлал гэдэг юм явж байгаа одоо. Тэгэхээр зэрэг тэр өөрчлөлтийг айгүй хялбар болгочил зохицуулах хэрэгтэй манлайлагч хүн. Тантай ажиллахад маш хялбархан, тантай тэр өөрчлөлтийг даван туулахад амар тийм ээ. Тийм байх юм бол яадаг вэ гэхээр зэрэг хүмүүс тантай ажиллах дуртай байна. Таныг манлайлагч гэж хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр өөрчлөлтийг хялбаршуурн зохицуулагч байх гэдэг бол манлайлагч хүний нөгөө бусдыг өөртөө татж байгаа өөрөө хүчтэй байгаа тэр шин чанар. За энийг хийх гэсэн чи бүрстэ үнэхээр болохгүй нэ аль чи л энд ирэхгүй бол болохгүй нэ гэдэг зарим хүмүүс ингэдэг шүү дээ тийм ээ. Одоо энийг одоо тэргээр л хийхгүй болохгүй нэ гэдэг чинь тэр юу хэлээд байгааг бол тэр хүнтэй ажиллахад хялбар байдаг. Тэр хүн асуудлыг шийдэж чаддаг. Тэр хүн юмны ард гарч чаддаг гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн хүн. Өөрөөр хэлбэл тэр хүн өөрчлөлтийг айгүй хялбархан аргаар шийдчихдэг хүн. Тийм учраас тэр хүн яаж нь хаанч ирэлт хэрэгцээтэй хаанч тэр хүний хүмүүс яах нь хүлээн зөвшөөрдөг байна. За энэ нэг ур чадвар. Дараагийнх нь хувийн боловсролоо хөгжүүлэгч суралцагч байх хэрэгтэй. За эдгээр ингээд бүгд маш урт хугацааны яриа хичээлүүд байгаа юм л да. Ингээд та нар зөвхөн дурдаад ингээд явна. Хувийн боловсролоо хөгжүүлэх суралцагч байна гэдэг бол одоо бидний юу гэдэг гадаад хэл сурна ч гэдэг юм уу те. Эсвэл эрх зүйн ичнээ ангид ороод сурчиж гэдэг юм уу. Энэ асуудлууд дангаараа биш. Энэ бол нөгөө өөрийгөө яаж хөгжүүлэх үү те манлайлагч хүн өшөө одоо яаж өөрчлөлтийг даван туулагч байх уу те яаж манлайлагч байх уу гэдэг энэ бүх юмнууд орно. Өшөө дээрэс нь яах вэ? Яаж би нүрээ гоё байлгах уу те яаж залуу байх уу яаж өөрийгөө гоё хөгжүүлэх үү гэд энэ бүх зүйлүүд бол таныг өөрийгөө боловсруулах хөгжүүлэх зүйлд орно гэж. За тэгээд энэ хичээлийг хэрвээ та нар өөрсдөө зааж ах юм бол
За манлайлагч түрүү нилээ хэдэн нэг ур чадваруудыг ингээд дурдлаа тийм ээ. Тэгээ тэрнээс та нар юу ойлгосон? Манлайллын цорын ганц шалгарсан арга гэж байхгүй гэж байгаа тийм ээ. Цорын ганц шалгарсан арга гэж байхгүй гэж. За манлайлагч амжилтанд хүрэхийг хүсвэл нэг юм 5 юмыг хийх ёстой гэж байгаа. 5 юм. Нэгдүгээрх нь юу вэ гэвэл үйл явцыг уриалан дуудсан болох гэсэн. Цөмөр урагшаа алаад өгье гэсэн тийм шинжтэй болох хэрэгтэй гэж. Урагшаа цөмөр энийг яаж гоё хийх вэ? Яаж ард нь гарах уу гэдэг тийм л байдалтай болгоно үйл явцыг. Өөрөөр хэлбэл та нарын хийж байгаа болгон хүн нэр энийг хараад энэ ямар гоё юм бэ те? Ийм болох юмсан те. Ингээд нэр нь цаана гарах юмсан гэж бодогдуулдаг л багсан. Тэрнтэй энэ бол дандаа жижиг зүйлээс эхэлнэ. Өөрөөр хэлбэл та нарын тарааж өгж байгаа материалууд, өөрийн чинь энэ бэлдсэн слайд, энэ бүх зүйлээс энэ төр чи харагдаж байгаа юм. Тэгээд ингээд за бас бид нар тарах материал бэлдээд өгсөн энэ юмнууд очичноо тийм ээ. Тэнгүүд ганц 2 слайд нэмж хийх гээд нөгөө слайд нь ингээд слайдн дээр их олон ингээд өгүүлбэр шивцэн байх юм бол бас тэр сайнгүй харагдана. Өөрөөр хэлбэл слайд яаж хийх вэ гэдэг ч өөрөө урлаг тийм ээ. Тийм учраас энэ бүх зүйлээс та нарын тэр нөгөө таны үнэт зүйл үнэртэж байгаа юм. Үйл явцаг уриалан дуудсан гой болгоно, сайхан болгоно гэдэг юм чинь бүх юмнаас ч харагдаж байгаа юм. Хэрглэж байгаа үзэг балнаас хүртэл тийм ээ. За үйл явцаг уриалан дуудсан болгоно гэдэг маань тэрийг яах нь вэ? Таны тэр үйл явцын элемент болгоныг хүн хараад ямар гоё юм бэ, ямар мундаг юм бэ, ямар хүчтэй юм бэ гэж дагдаг тийм л байдалд хүргэнэ гэсэн үг. Тийм л байдалд хүргэнэ гэсэн үг. За дараагийнх нь нийтлэг алсын хараагаар идэвхжүүлнэ гэж. За энэ юу гэсэн үг вэ? За нэг зорилгын төлөө бүгдээрээ явж байгаа шүү гэдэг би болно гэсэн үг тий. За дараа нь ажиллах боломж олгоно. Ажиллах боломж олгоно хүмүүстэй тийм ээ. Тэр хүн таны ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ өөр гэсэн арга барилтай байгаа гэдгийг та нар байнга санаж авах хэрэгтэй. Манлайллын цорын ганц шилдэг арга байхгүй гэдээ өөртөө хэлээ яадаг шүү дээ тий. Тэгсэн мөртлөө нөгөө хүмүүс чинь бас асуудалд өөр өнцгөөс хандахаар яах нь вэ? Би зохицох хэрэгтэй юм байна. Энэ хүн эндээс хардсан байна. Энэ өнцг нь юм байна. Энэ хүн энийг чаддсан байна. Энийг арай чадахгүй байгаа юм байна. Энэ хүн энэ дээр суралцж байгаа юм байна. Энэ хүн энийг бол ерөөсө хүсэхгүй байгаа юм байна. Энэ хүн энийг хүсэж байгаа юм байна. Дараагаар нь хийх юм байна. Энэ бүх зүйлүүдийг л олж харж чаддаг байх хэрэгтэй манлайлагч юм, тийм ээ. За тэгжээч тэрэн дээр үндэслээд яах нь вэ? Тэр өнцгөөс нь ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй байх юм шиг. Дөрөвдүгээрх нь нөгөө замыг заах. Төрөө нөгөө хэдүүлээ нөгөө зүрхээ сугалчиххийг заагаадсэн шүү дээ тий. Тэр хүн зүрхээ суглаад яаж гинөө? Ерөөсөө л урагшаа гэдэг ганцхан замыг л зааж байгаа. Тэнд яаж хүрэх нь нөгөө таныг дагж байгаа хүмүүсийн бас асуудал ээж болно. Ямар ч хамаагүй аргаар тэр хүмүүс хүрж олно шүү дээ тийм ээ. Ганцхан та яаж гинөө? Тэнд хүрэх аргыг л одоо заасан багс. Замыг л зааж өгсөн. Нөгөө цэргийн мундаг жанжингуудаас Наполеон тийм их сонин жанжин байсан гэж байгаа байхгүй юу? Яадаг вэ гэхээр зэрэг тэгээд тэрүүгээр нь болоод тэрнээс нь болоод тэр Наполеоныг бусад нөгөө армийн генералууд ерөөсөд дарж чаддаггүй байсан. Тэгээд Наполеоны хамгийн ялалтын нууц нь тэндээ байсан гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг ерөөсө ганцхан цэг л хэлдэг гэж байгаа. Бид нар энд хүрнэ гэд энэ цэгийг заачна. Бид нар 41 он бэлээ. Тэр чинь 1876 оны 4 сарын 4-нд энэ хүрсэн байна гэж ганцхан цэг ингээл хатгачдаг. Тэгэл болоо өшөө юм ярьдгүү. Гэтэл нөгөө генералууд яадаг өгвөл хүмүүсээ цуглуулаад тактика боловсруулаад энэ чинаас 3 дугаар дивиз ингэж дайрна 4 дугаар дивиз ингэн танаах ингэн гэж баах юм ингээл ярьд юм байна л да. Ярьж байгаа тэгэл тэдэн сарын энд ингэн гэдэг Наполеон юу ч ярьдгүү. Ерөөсөө л цөмөрөө энд хүрнэ. Тэгэл болоо. Тэгээд тэрийгээ яадаг вэ гэхээр явцын дунд ингээл нөхцөл байдлаас болоод ингээл өөрөө стратеги сонгоод өөрөө тактика сонгоод хүмүүсээ дагуулаад ингээл явдаг ийм хүн байсан гэж. Тэгээ энэ бол тэр нөгөө бусад генералуудын Наполеоныг ганц дарж чадаагүй тэр хатаа шин чанар нь энэ байсан гэж. Дээрээс нь Наполеон бол гайхалтай тийм одоо юу гэдэг энгийн мөртлөө тэрийг хүмүүст их сайн харагдуулж чаддаг байсан тийм хүн байсан гэж. Тэгээ тэр нь юугаар илэрсэн бэ гэхээр ингэсэн юм байна л да. Нэг удаа моргу болсон юм байна. Тэдний айран бүр моргу болоод тэнгүүд бүх хүмүүс морин ядарсан ч байдаг үлээ яадаг үлээ ямар ч гэсэн л нэг моргу явах шаардлага гардаг байхгүй. Тэгээд бүх хүмүүсийн морийг ингээд одоо ингээд хураагаад аваад тийм ээ. Тэгээд хүмүүс цаашаа ингээд явна гэдгсэн юм байна л. Тэгээд тэр дачаалаа өгчөө байжсэн чинь тэр нөгөө морь мал энтрийг хариуцдаг чинь нөгөө юу гэдэг лээ. Агтч байт юм уу юу ч гэдэг. За нэг тийм хүн нэрээд юу яасан байна л да.
Тэр хүн нэрэд одоо нөгөө хэлсэн үг нь бодоо яг санахгүй нэ. Ямар ч гэсэн Наполеоныг ингэсэн гэж байгаа. Та тэр морин унах уу энэ морин унах уу гэж асуусан байгаа байхгүй. Тэнгүүд Наполеон шууд тэр хүнийг шийтгсэн. Яагаад шийтгсэн бэ? Тушаал зөрчсөн тий? Тушаал юуг нь зөрчсөн? Бүгдээрээ л явахгүй гэж байгаа чинь би ч гэсэн морин унахгүй л байсан тий. Тэгтэл тэр тушаалын зөрчсөн та тэр морин унах уу энэ морин унах уу гавь тэр нөгөө морин хөтлөөд ирдээ. Тэгээд тушаал зөрчсөн учраас Наполеон яасан тэр хүн. Дээрээс нь Наполеон ийм энгийн нөгөө би та нартай хамт шиг гэдгийг дандаа хүмүүст ойлгуулдаг байсан гэж. Тэгээ Наполеоны тэр нөгөө байлдагчийн карманд генералийн погонд байд юм шүү гэдэг үг чинь Наполеон хэлсэн ш. Наполеоны хэлсэн үг байхгүй. Тэгээ та нар ч гэсэн явсаар хагаад генерал болно шүү. Та нар ч гэсэн надтай хизээ нэгэн цагт адилхан генерал болно гэдэг юмыг л хэлж чаддаг байсан. Би та нартай хамт бүгдээрээ хамт гэдэг юмыг дандаа хэлж чаддаг байсан. Тэгээд яах нь ганцхан замл заадаг гэж. Ерөөсө тэнд л нэг цэг гатгачаал тэгэл тэн дээр очицсон л байдаг. Тэгэхээр манлайлагч хүний нэг чанар бол юу байх нь? Замыг л заана. Тэнд очино. Гэрэлтүүлнэ, тийм ээ. За дараагийнх нь энэ идэг зүтгэхийг бадраах. Тэр нөгөө манлайллын их олон арга барил байдаг. Цорын ганц шалгарсан арга байхгүй гэдэг байгаа тийм ээ. Тэрэн дотор ерөөсөө хамгийн амжилтанд хүрэх гэвэл энэ зүйлүүдийг санаж явж явах хэрэгтэй. Энэ зүйлүүдийг санаж явж явах хэрэгтэй. За тэгээд энэ нөгөө манлайллын аягүй олон тодорхой байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр гүүрэн эквал гэдэг төрөнийг эрдэмтний нэр гарсан да та нар анзаарсан баг. Тэр хүн ингэж хэлсэн мэдээ. Хүн төрөлхтнийг хэрэгжүүлж байгаа манлайллын аргууд бол маш олон байна. Хүн болгон янз бүрийн аргаар манлайлж байна тийм ээ. Одоо надад ч гэсэн хид хідэн арга байж болно. Бүждмаа гэдэг хүн цорын ганц манлайллын арга барилтай биш те. Над ч гэсэн хид хідэн манлайллын арга байж болно. Би нэлээ олон шинжээрээ хүмүүсийг дагуулад иж болно тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл хүн болгоно хүн төрөлхтөнд нийтдээ амжилттай хэрэгжүүлж байгаа маш олон манлайллын арга байна. 1. Хоёр дахьт нь юу гэж хэлсэн бэ гэвэл гисэн хидий боловч эдгээрийн хослол нь бусдаасаа хавьгүй дээр юм а гэсэн. Тэр юу хэлж байна вэ? Нөгөө алан манлайллын аргаа хослуулаад хэрэглээд байгаараа гэж байгаа байхгүй юу? Нэг үе өөрөө урд нь гараад, нэг болохоор зэрэг дунд нь ороод тийм ээ. Ингээд энэ олон аргыг хослуулж хэрэглэх нь л жинхэнэ манлайл шүү гэдэг хэлсэн. 3 дахь үг хэлсэн байна. Тэгсэн ч гэсэн өшөө сайхан арга байгаа шүү гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл яах нь? Нөгөө олон аргыг хослуулж хэрэглээрээ дээрэс нь дахиад өшөө арга байгаа шүү. Тэм учраас дандаа эрэл хайгуул хийгээрэй гэж. Тэгэхээр манлайлал гэдэг бол нөгөө манлайллыг зааж сурдаггүй маа, манлайллын нэг л хэлбэр байдгүй маа гэдэг чинь энтэй холбоотой байх нь ш. Ойлгомжтой. За тэгээд манлайлагчийн ур чадвар манлайлал гэж юу вэ гэдэгтэй холбоотой ингээд товчхон энэ мэдээлэл ингээд дуусгачих.